Фатмиг аварсан. Миний дүү Мустафа болон бүсгүй дүү Фатме хоёр маань бараг чацуу илээ. Бүстэй дүү маань сайндаа л 2 насаар ах болов. Тэд биедээ туйлаас хайртай бөгөөд эмгэг хуучтай эцгийн минь өвгөн насны дарамтыг хөнгөрүүлэх бүхнийг хамтдаа хийдэг байжээ. Фатмег 16 нас хүрэхэд нь дүү маань баяр наадам хийжээ. Тэгээд багийнхан найз охтыг бүгдийг нь урин, идэ будааны дээдийг эцгийн цэцэрлэгт засан. Орой болох үес зочдоо өөрийн хүслэн авсан, гоёж чимэглсэн 3 шурагт далбаа донгоцноо өрн суулгаж, далаад ялгүй асхан зугаалуулахар шийджээ. Тун сайхан орой болсон ба оройн цагаар далайн зүгээс ажиглахад хотын байдал гойд үзэгсэлэнтэй байдаг тул Фатме болон түүний найз охид ил урилгыг баяр хөөр болон хүлээж авчээ. Охтод энэ нь тун их таашаагдсан тул далай руу улам алс хөвье гэж дүүгээс маань гуйцгаажээ. Хэдэн хоногийн өмнө далайн дээрэмчдийн онгоц түүгээр үзэгдсэн тул Мустафа тэдний саналд дурамчхан байжээ. Хотоос холгүй нэгэн хошуу далайд түрэн орсон байдаг бөгөөд тэндээс наран далайн усан чинхийг харах гэж охид хүссэн байна. Чингээд хошуу тойронгуудаа тэд зэвсэглсэн хүмүүс бүх юм тийм уран шорогт хөдөг холгүй явааг хараад сайны дохой яагч биш гэдгийг тухайлсан дүү минь хүлгөө эргүүлж эргийн зүг сэлүүрдгэж сэлүүрчдэд тушаажээ. Цаадах хүзэг нь илүү олон сэлүүрчдтэй байсан тул дүүгийн маань хөлгийг мөшөөргөн хөөж гүйцэн аваад эрэг талыг барин хөвж эхэлсэн тул түүний санаа зовсон нь дими хэрэг байсангүй гэдг нь нотлогджээ. Учирсан аюулыг мэдмэгц охид ухсхийн босцоож орь дуу тавьж эхлэв. Тэднийг тайвшруулах гэж Мустафа оролдоод дийлсэнгүй. Нааш цааш ингэж сандран гүйлдээд байх юм бол хүлэг аюулд учирч хүмүүрч мэднэ гэж тайван байлгах гэж ятгсан боловч тусыг олсонгүй гэлээ. Чингээд нөгөө завь онгоцыг ойртон ирэхэд бүгд хөлгийн хидэг рүү ухсгийсэн тул тэр нь живжээ. Энэ завсар гэтэл урд өмнө үзэгдэж харагдаагүй завь онгоцыг эрэг дээрээс ажилан байсан бөгөөд хэдийнээс эхлэн хүмүүс далайн дээрэмчдээс болж сэтгэл түгшин байсан тул ил завь онгоц сэжиг бүхий санагджээ. Эргээс хид хідэн хөнгөн онгоц манай нөхдийг хамгаалах гэж ухсхийн хөдөлсөн байна. Гэвч тэд жимгсдийг аврахал цагаа олж иржээ. Үүмэн сандрал дундуур дайсны онгоц ул мөргүй алга болж амжсан байлаа. Аврагдагсдыг 2 онгоцон цуулгасан ба бүгд аврагдсан эсхийг мэдэх хүн байсангүй. Чингээд 2 онгоц биедээ ойртон ирэхэд үзвэл "Ихээ халаг минь, миний бүсгүй дүү, нив найз охиныхоо хамт алга байжээ." Гэтэл онгоцны нэгэн дээр хэний ч үл таних нэг этгээд байгааг бас олж илрүүлжээ. Мустафагийн сүрдүүсний үрд тэрээр өөрийгөө зүүн зүгт 2 бээрийн зайтай газар бархнагаа хаян зогссон дайсны хөлгийн багийн хүн. Охтыг уснаас татаж гаргахад нь туслах санаатай байтал нөхөд нь санд минд зүхтаахтаа орхичихсан байна гэдгийг хүлээжээ. Бас 2 охиныг хөлөг дээр гаргаж байхыг харсан гэдгээ хэлсэн байна. Өвгөн болсон эцгийн минь өө гашууд хязгаар хэмжээ гэж байсангүй. Мустафач бас л үхтэл гутарсан байна. Учир нь хайртай дүү охин нь алдагдж дүүгийнхээ золгүй хөлийн буруутан болсон өөрийгөө хараан зүхэд зогсохгүй. Фатмегийн гашуун зовдон хуваарцсан яваа найз охиныг аав ээж түүний өөрт нь гэргий болгон өгөхөөр зөвшөөрсөн байсан бөгөөд багцгүй тэр охины аав ээж нь ядуу удам гарлаар буурай тул эцэгтэй түүнийг хилж зүрхлэхгүй юм санджээ. Эцэг маань бол хатуу ширэн хүн байлаа. Өө гунгаа ялгүй дарагдмагц Мустафаг дуудуулан авчруулад "Чиний ухаангүй явдлаас болж өдөл насны минь тайд тарал, үзэх нүдний минь баясгалан үгүй боллоо. Харцанд минь өртөхгүй газар үүрд танил. Чамайг болон чиний үр удмыг би хараан зүхэж байна. Фатмег олж авчирсан цагт л чиний толгой эцгийн хараал зүхлээс цэвэрших болно" гэжээ. Ингэн гэж хөөрхий дүү минь юр санаагүй явжээ. Бүсгүй дүүгээ найз охины хамт ирж олъё гэж үүнээс бүр өмнө нэгэн шийдчихэд гагцхүү эцгийн эрүүлгийг хүснэ гэж бодон байтал цаадах нь хараал зүхлээр болж хорвоог хэрүүлэн хисүүлэхээр иллээсэн байна. Тэрхүү гасланд өмнө нь нухлуучихсан байсан тул өөрийнх нь буруугаас болоогүй золгүй явдлын зэм хэрээс хитэрсэн нь харин ч зоргийг нь чангалжээ. Тэгээд баригдсан далайн дээрэмчэн рүү очиж тэдний хөлөг хаашаа явах ёстой байсныг асууж нөхөд нь боолын худалдаа эрхэлдэг бөгөөд голцоо Балсород их гарын худалдаа хийх юм гэдгийг нь мэдэж авчээ. Аян замдаа гарахаар гэртээ эгжирвэл эцгийн хилэн баг зэрэг дарагдсан бололтой. Зам зуур хэрэг болох алтан зоос бүхий хүүдий өгүүлсэн байлаа. Мустафа зориодны их эцэгтэй өөлөн хайлан байж салах ёс гүйцэтгэжээ. Түүний сэтгэлд бүсгүйг ийн нэрийддэг байжээ. Тэгээд Балсорын зүг аян замдаа гарсан байна.
Манай бяцхан хотоос шууд Бальсороо руу явдаг хүлэг нэгээхэн ч үгүй тул Мустафа хээр талаар аялахад хүрчээ. Иймээс Бальсород далайн дээрэмждээс даан их хожуу очихгүй тул өдрийн турш сунсан урт зам туулах хэрэгтэй байлаа. Гэвч сайн хүлэгтэй ганцарлаа үгүй учрал хотод 6 дахь хоног дээрээ хүрч чадна гэж найдаж болох байлаа. Гэтэл 4 дахь өдрийнхөө орой зам зуур гав ганцаараа довтлохон явтах нь гинт 3 нэр дайран орж иржээ. Тэд сайтар зэвсгэлсэн. Тэгээд ч мөнгө болон хүлгийг гихээсээ илүү амь насыг авахыг ихүүд үзэж байгааг ажиж мэдээд тэдэнд бууж өгье гэдгээ хашгиран мэдээджээ. Тэд мориноосоо бууж хөлийг нь морины гидс доогуур хүлээд дундаа оруулсан, нэг нь морины цулбуураас хөдлөн нэг ч үг дуугарлгүйгээр тэндээс яарн довтлогож одсон байм. Мустафа тухайлжууд мэдих хэрэгэлзэлд автсан ба золгүй эрийн хөвд эцгийг хараад хэрэгжиж байх шиг санагджээ. Адив бүхнээ дээрэмдүүж орхиод утсан чинээ улаан амиа авч гар тиймаа гэхэд охин дүү зориод нь хоёроо аварч чадна гэж найд харах байна гэж үү? Мустафа болон түүний үг дуугүй харгалзагчид лавтаяа нэг цаг хэртээ явсны эцэст хажуу тийш иргэн нэгэн уулын ам ороон оржээ. Тэр уулын ам нь чилгэр моддоор хүрээлэгдсэн. Намирсан хар ногоон зүлэгтэй. Түүний дундуур түргэн урсгалд бяцхан горх хоржигн урсах нь сэтгэлгийн дотор амгалан төрүүлмүй. Тэнд нь бас 15-аас 20 орчим асар майхан шаардтай байгааг үзжээ. Майхны гацнуудаас тэмээд болон сайхан аргамгууд уйсан байлаа. Майхнуудын нэгнээс нь ятгалгийн хөгжүүн аялгууд дуурсан 2 эрийн яруухан хоолой хадна. Ийм цэнгүүн сайхан буудал шилж буусан улс өөрийн нисрэг муу санаа өвөрлөх аргагүй юм шиг дүүдмэн санагдсан тул хөллийг нь тайлсны эцэст буу гэж тохисон харгалзагчдынхаа дохио зангааг айх юмгүй дагжээ. Тэгээд түүнийг бусдаасаа том, дотроо гоё, бараг тансаг гэхээр засаж янзалсан асарт дагуул нь орцгоожээ. Артан утас ирэхээсэн гоё жинтүүнүүд, нэхмэл хивс, алтудмал хоогон сэлтэн өөр гадар бол баян тансаг, элбэг дэлбэг байдлыг илтгэх байлтай атал. Тэнд зоримог дээрмийн олз төдийх мэд харагдмүй. Олбогын нэгэн дээр нэгэн атхир үгэн суунан бөгөөд царай жигшүүртэй муухай, арьс нь хар хүрэн, гялалцсан өнгөтэй бөгөөд ам нүдийг нь тойрон хар муу санаа залмихийн жигшүүрт шинж тодорхтул байдал төрхийг нь зэгүүцэн болгох хажээ. Хэдийгээр тэр ир додгор байх гэж оролцсон боловч түүнд зориулж энэ асрыг ингэж төхөрсөн биш байна гэдгийг Мустафа төдөлгүй ойлгожээ. Тэгээд ч харганцаж ирсэн улсынх нь ярианаас ил бодгон бүрч батлагдсан байна. Хүч хаан байна гэж атгар ирээс наадуулн асуусанд цаадах нь бяцхан авд мордсон. Харин намайг өөрийгөө орлож бай гэж тушаасан гэжээ. Бодлогогүй л юм хийждээ. Учир нь энэ нохой үхэх ёстой юм уу? Эсвэл амь насаа мөнгөөр золих ёстой юм уу гэдгийг даруй шийдэх хэрэгтэй байна. Гэтэл үнийг хүч чамаас илүү мэдэх үлээ гэж дээрэмждийн нэг нь хэлжээ. Өөрийгөө доромжлуулах гэж бодсон атгарээр босоод эсрэг этгээдийнхэн чихийг алгадан хариугаа авахар гараа сунгасан боловч санснаар нь босонгүйд харааж гарав. Үннийг хэлэхэд бусд нь ч бас мөчөөгөө өгсөнгүй тул тэдний хэрүүлд асар дөргөн байлаа. Тэгтэд асрын үүд гинт нээгдэж Персийн хан хүү шиг залуу бөгөөд үзэгсэлэнтэй чилгэр сүрлэгэр орж иржээ. Өмссөн хувцс, агссан зэвсгэн гэвэл эрдний шигтгээтэй жижлүүр хотог. Гял цал буусан илд хоёроос өөр нүдэнд тусах юмар бараг энгийн. Харин нүдний хурц гарц, нийт байдал төрх нь бишрэн бөгөөд айх сэтгэлгийг үлдэрүүлмүй. Асарт минь хэрүүл дэгдээж хинчин зүрхлөв гэж айн дагдсан дээрэмчдэд хандаж зандрав. Хэсэг зуур нам гүн байсны эцэст Мустафаг авчрагсдын нэг нь юу босныг тайлбарлажээ. Тэдний хүч химээ нэрийдсэн эрийн царай ууртаа усхийг шиг болоод. Хизээ би чамайг юу н өөрийнхөө оронд суулгаж байсан билээ хассан гэж атгар ирлүү аимшигтай чангаар хашгирчээ. Цаадах нь айсанда агдасхийн урд өмнөхөөсөө ч илүү атгар амтан болж орхиод асрын ам руу гэлдэрчээ. Хүч дөрөн хүчтэй өшөглсөнд атгар ир асрын үүдээр түүдэг мэт хийсэн гарчээ. Атгарыг бараа сураггүй алга усны эцэст нөгөө 3 ир Мустафаг энэ завсар олбог дээр тухлан хажуулсан асрын эзний өмнө авчираад барь гэж тушаасан хүнийг тань бид авчирлаа гэж гин. Цаадах нь баригдсан ирийг удтал ажиглан харж байснаа. Сүлейкийн басса. Юуны учир Орбсаны өмнө зогсож байгааг оюун ухаан чинь чамд хэлж өгөх хүзээ гэжээ. Үүнийг сонсоод дүү минь түүний өмнө сүхрэн өө эрхэмээ. Би бол золгүй буурай нэгэн болохоос бус таны ирж буй
Басса. Биш Тулка андуурч байгаагаас зайлахгүй гэж хариулжээ. Асарт байсан бүхэн үүнийг сонсоод гайхширчээ. Гэтэл асрын эзэн чамайг сайн мэдэх улсыг би чамтай нүүрэлдүүлэх тул ингэж маялах нь чамд тусаар баг гэд зүлэмэг агчиргэж тушаав. Нэгэн ахмаг авгааг асарт оруулж ирээд миний дүүг заан энэ Сүлекийн Басса мөн үү гэсэнд мөн гэд энэ бол Басса болохоос өөр хинч биш гэдгийг Вивангэрдчийн бунхныг барин тангарлан гэжээ. Залмигчин зэрэглээ мэт замхран арилж байгааг харж байна уу ногш минь. Сайхан чижлүүр худгаа чиний цусаар будна гэхэд чи тийм хувь хүртэхэргүй өөдгүй амтан л да. Харин маргааш ургахын улаан нарнаар хүлгийнхээс үлнээс чамайг уяад Сүлекийн Басса чамайг түүнээс толгодын ард салан салтал нь ой дундуур довтлохох болно гэж хүч хилэгнэн хийлжээ. Тэгэхэд нь дүүгийн минь зориг мохож. Энэ бол ичгүүр төхөлд хүргэсэн хатуу сэтгэлд эцгийн минь хараал байхаас зайлахгүй. Бас инкри хонгор дүү минь чи, зориодн минь чи балархан ин гэж уйлан өгүүлжээ. Дээрэмчдийн нэг гарыг нь ард нь хүлэх зураа. Маяг чин чамд юр тус болохгүй. Харин насраас гарч үз. Түүний хөмхий 100 жижлүүр хутгаа байн харан байгааг үзэхгүй байна ижүү. Ганц шүнч болсон амьд бай гэж бодвол арч үз гэжээ. Дээрэмчид дүүг минь асраас гаргах гэж байх яг тэр үес нэгэн олзлогдсон мэрийг өмнөө туун орж ирсэн өөр 3 дээрэмчидтэй халз толгорчээ. Тинхүү орж ирээд тэд чиний тушаасан ёсоор бид Бассаг авчиллээ гэд баригдсан мэрийг хүчин сууж буй олбогийн өмнө аваачжээ. Олзлогдсон мэрийг тийш нь аваачих зуурт дүү маань түүнийг ажиглах завшаан олдсон бөгөөд түүний өөртөө төстэй байдал аргагүй ажигларджээ. Тэр ир өөрийг нь бодвол арай бараан царайтай, арай харвтар сахалтай ажээ. Хоёр дахь олзлогдөгчийг үзээд хүч ихэд гайхсан янзтай байжээ. Тэгээд миний дүү нөгөө ир хоёрыг байн ээлжлэн харах зураа. Та хоёрын хэн жинхэнэ нь байна гэжээ. Сүлекийн Бассаг хэлж байгаа бол тэр чинь би байна гэж саяын баригдаж ирсэн хүн бардам дуугаар хариулжээ. Хүч түүнийг сүрдэн догшноор удтал харж байгаад Бассаг аваад гар гэж дуугаад өгчээ. Үүний эцэст дүүрүү минь хурж очоод хөдлийг нь хутгаар тас огтлон өөрийнхөө хажууд олбог дээр ирж суу гэж догсон байна. Тэгээд чамайг тэр хэрцгий итлээдэг гэж бодсон минь харамсалтай байна. Танихгүй нөхөр минь. Гэхдээ тэр гайхлын мөхлийг товсон яг тэр цагт ах дүүсийн минь гарт орсныгоо Тэнгэрийн таалал гэж үзвэл зохино гэжээ. Альва алгуурлал өөрийн нь хогд аюултай тул даруй аян замаа үргэлжлүүлэхийг минь зөвшөөрнө үү гэж цорын ганц инэрлийг л дүү минь түүнээс хүссэнд. Хүч ямар гихч яаралтай хэрэг гарсныг нь лавлаад Мустафа бүгдийг ярьсны эцэст энэ шүнийг асарт минь өнгөрөөж өөрийгөө болон хүлгээ амраа. Маргааш болоход бүтэн хагас өдрийн дотор Бальсород хүрэх дүт зам зааж өгнө гэж ятаржээ. Дүү маань түүнийг зөвшөөрөөд ихэд хүндлүүлэн дээрэмчийн асарт өглөө болтол тавтай нойрссон байна. Өглөө нь сэрээд үзвэл асарт гав ганцаараа байх атал үүдний цаана хүмүүсийн яригцах сонстоод тэдний нэгний дуу асрын. Эзнийх нөгөөгийнх нь хар бараан царайд атхар эрийг шиг санагджээ. Түр зуур чагнан хөвтөл суллаад явуурчихвал бүгдийг ичлэх тул харьтлэдийг алгах хэрэгтэй гэж атхар наадхаа шамдан ятгаж байгааг сонсоод зүрхэн балах хийжээ. Өчигдөр өөрт нь тийм ширүүн догшин хандахын шалтгаан нь Мустафа болсон тул тэр атхарээр өөрийг нь үзэн ядаж байгаа юм байна гэдгийг дүүмэн мэджээ. Хүч хэсэгхэн зуур бодлохийлв бололтой байснаа. Үгүй ээ. Тэр бол миний зочин. Зочны ирэх миний хувьд ариун. Тэгээд ч тэр биднийг игчлэх бодолтой юм шиг надад санагдахгүй байна гэв. Ингэж хэлчихэд асрын үүдийг яран орж ирээд амгалан айлтгах Мустафа. Өглөөнийхөө өндийг уучаад чамайг үдэж мордуулна гэжээ. Тэгээд дүүд маань нэгэн цом ширбэт бариад түүнийг уусныхаа дараа морио мээлцгээсэн бөгөөд Мустафа маань тэнд ирж байснаа бодвол сэпхэл амсхийн мориндоо өсрөн мордсон нь мэдээж билээ. Түдэлгүй асар майхан сэгт ард нь хоцорч ойруу сургасан өргөн замаар орн явцгаажээ. Өчигдрийн баригдаж ирсэн тэр Басса гэгч нь тэдэнд гим хор болохгүй орон нутагтаа төвчин байх болно гэж амссан боловч хэдэн 7 хоногийн өмнө зоригт ирсийнхэн нэгийг барьж аваад аимшигтэй тарчилгасны эцэст дүүжлүүлсэн тухай хүч дүүд маань яриад түүнийг удтал отон байсан. Одоо өнөөдөр тэр үхэх ёстой гэжээ.
Киндэс өөрөө ам мэнд гарсандаа баярлаж явсан тул Мустафа үүний эсрэг юм хэлж зүрхэлсэнгүй. Ойн захад гараад хүч морныхаа амийг татан зогсоож дүүд маань цааш явах зам заагаад баяртай хэмээн гараа өгнө. Мустафа, чи юр бусын тохиолдлоор дээрэмчин ор бусааны зочин болсон тул үдсэн, дуулсан бүхнээ бусдад битгий ихчлээрэй гэж би чамаас шаардахгүй. Чи зүй бусаар үхлийн аимшигт тулсан тул би чамд түүнийг цагаатгах хүртэй хүн. Энэ жижлүүр хутгийг дурсгал болгон нав. Тусламж хэрэгтэй үед үүнийг надад илээвэрэ. Тэгвэл би чамд тос болох болно. Энэ хүүдийтэйг бол чи аян зандаа хэрэглэнэ гэжээ. Дүү маань ариун журамт ирийн ёсоор хандсанд нь түүнд талархаад жижлүүр хутгийг авч харин хүүдийтэйг авахаас татгалзсан байна. Гэтэл Орбсон дахин түүний гарыг атгаж хүүдийтэйг газарт унраж орхиод ойруу салхи мэт хурдан тогтлон оджээ. Түүнийг гүйцэж очихоос нэгэн өнгөснийг үзээд Мустафа хүүдийтэйг авахаар мориноосоо буугаад тэр хүүдийд үлэмчхэн тооны алтан зоос байгааг үзэж зочлон хонуусан нөхрийнхөө өгөөмөр сэтгэлийг гайхавч барсангүй билээ. Тэгээд аврагдсандаа аллаахад талархан шудраг журамт дээрэмчнийг түүний ивэлд даатгаад балсараа орох аян замаа цааш урам зориг төгс хөөн оджээ. Ингэж яриад Леза дуугай болж өвгөн худалдаачин Ахметийн зүг асуусан янзтай харав. Хэрв ийм явдаг болсон бол Орбсаны тухай бодлоо би өөрчлөх минь. Тэр дүүд чинь үнэхээр сайн хандсан байна гэжээ. Тэр зоригт мусульман ирийн ёсоор ханджээ. Гэхдээ чи үүгээр энэ намтраа дуусгахгүй. Учир нь дүүд тань цаашид юу тохиолдсон? Охин дүү Фатмегчин болон нөгөө үзэгсхийн зориодныг чөлөөлж чадсан эсхийг бид бүгд үргэлжлүүлэн сонсрыг туйлаас хүсэн байх шиг надад санагдах юм ээ гэж мүлээ дуу алдав. Тэр бүхнийг ярьснаар та бүхний залах үг. Хөргөхгүй бол би дуртайя цааш нь үргэлжлүүлэн ярий. Юу боловч дүүгийн минь л намтар адал явдагтай гайхалтай нэгэн билээ гэж Леза хариуцжээ. Аян замд гарснаасаа хойших додоод хөдрийн үдэд Мустафа Бальсорын хаалгаар орж очижээ. Жинчдийн нэгэн буудал буусан даруйда жил бүр энд болдог боолын худалдаа хизээ эхлэх вэ гэж асуужээ. Гэтэл сэтгэл шимшрүүлсэн хариу сонссон нь тэр боолын зах хаагдснаас 2 хоногийн хойно ирсэн хэрэг байлаа. Түүний хожуу ирсэнд харилцагч этгээд нь харамсан. Захын сүүрчийн өдөр бүхэд худалдан авагчдын харааг булаасан үзэгслэн төгөлдөр 2 боол эмэгтэй авчирсан тул танд их гарцтай юм болжээ. Хүмүүс тэр хоёроос болж ёстой л уралцаж нүдэгдсэн. Тэгээд ч маш өндөр үнээр худалдагдсан бөгөөд тэдний одоогийн эзэн түүндээ лав харуулсахгүй байгаа гэж ярьжээ. Тэгэхэд тэр хоёрын тухай лавлан асуувал өөр эрхийнх нь ирж яваад золгүй 2 бүсгүй мөн гэдэгт эргэлзэх үндэс байсангүй. Тэр хоёрыг хоёулыг худалдан авсан хүн бол Бальсораас 40 цаг явж хүрэх газар суудаг яз уртан. Баян боловч өвгөн болсон. Урд нь тэргүүн эзний усан цэргийн жанжин байсан бөгөөд идүүгээ хураасан зөөсөн хөрөнгөн дээрээ амар жимэр суугаа Фиули Кос гэгч хүн гэдгийг мэдэж авчээ. Эхлээд Мустафа өдөржин газарч холдож амжаагүй Фиули Косын араас хөөхөөр гаруй мориндоо өсрөн мордмор байсан боловч ганцаар очиод хүчихэг бараа бологсод бүхий түүнээс олзыг нь булан авах байтугай. Өөдөөс нь хуруугаач саруулзуулж чадахгүй шүү дээ гэдгийг бодож үзжээ. Тэгээд өөр арга сэтгэхэр шийдэж түүнийж удалгүй олжээ. Сүлейкийн басаатай андуурч өөрийг нь аюулд учруулах шахсан явдал. Энэ нэрээр Фиули Косын гэрт очиж зовлонд учирсан 2 охиныг аврах гээд үзүүл яасан юм бэ гэж бодогдуулжээ. Иймээс тэр хэд хэдэн зарц морд хүслэн авч өөрийгөө болон зарцнараа үнэтэй цайтай хувцсаар хувцлаж аваад Фиулийн шилтгэн рүү оджээ. Ингэхэд нь Орбсаны өгсөн мөнгө амьд нь орсон байна. 5 өдөр аясны эцэст эл шилтгэний дэргэд хурж очжээ. Тэр нь нэгэн сайхан талд орших бөгөөд эргэн тойронд нь өндөр хэрэн барьсан тул барилга байшингийнх нь зарим нэг орой төдийнх нь л харагдмүй. Мустаф тэнд хурж очмогц үс сахлаа хараар будаж нүүрэндээ нэгэн зүйд ургамлын шүүстүрхсэнд тэр нь нөгөө Бассагийн царайны өнгөтэй адил хүрэн болгосон байна. Тэгээд зарц нарын нэгийг шилтгэн рүү илгээж Сүлейкийн Бассагийн нэрийн өмнөөс хоноглуулна уу гэж гуйгжээ. Зарц төдөлгүй эргэж ирсэн бөгөөд түүний хамт сайхан хувцалсан боолууд ирж Мустафийн морины сулбуураас хөдөх нь шилтгэнд өдөрдөн оруулжээ. Тэнд мориноос нь түшин буулгацгааж өөр 4 боол өргөн гантиг шатаар дагуулan Фиули рүү оруулжээ. Ил хөгжөөнтэй өвгөн дүүг минь хүндэтгэн хүлээж аваад тогоочинхоо бэлтгэсэн амттан шимттэн бүхнээр дайлсан байна. Хооллон суух зураа
Мустафа яриагаа байн байсаар шинэ бол бүсгүүчүүдийнхэн тухайд хандуулсанд Фьюли тэдний үзэгслэн гоог шагшин магтаад гагцхүү ямагт бүниглэн байгаад нь харамсан. Гэхдээ мүд тайтарх үз гэж найдаж байгаагаа хэлв. Дүү минь ингэж хүлээж авсанд нь сэтгэл машид тэмийн сайхан итл. Найдвартайгаар амархаар хөвтжээ. Тэгээд лав нэг цаг хэртэ унтаад байтал нь нүд гярпуулсан дэнгийн гэрэл түүнийг сэрээжээ. Үндиж үзүүл орбсны майхан таарцсан нөгөө хар царайтай атгар ир өрөөсөн гартаа дэнлүү барьчихсан. Зэвүүцэн муухай нэг хийлэн даруугар амаа шазайлган өмнө зогсож байсанд анхандаа зүүдэлж байна гэж боджээ. Би чинь сэрүүн байна уу үгүй юу гэж Мустафа гараа базалж хамраа чимхэж үдсэн боловч үдсэн зүйл нь өнөөл янзаараа байж байв гин. Гайхан эргэлцгээ нэгэнт болсны хойно Мустафа "Миний оронд чи яах гэж ойртож ирв?" гэж зандран асуусанд айтгар. "Ингэж бүү сэтгэлээ зогоо ирхмээ. Юуны учир таны энд ирснийг би олж мэдсэн. Бас ч таны гигэн дүрийг сайтар санаж байна. Хэрв бассааг өөрийн гараар дүүжилцээгүйсэн болж гим та намайг хуурч дөнгөх байсан нь үнэн. Гэхдээ харин одоо би тантай нэгэн асуудал хэлцгээр энд ирчгээд байна гэжээ." Яагаад энд ирснээ юуны өмнө хэл гэж илчлэгдсэндээ хэлгэнсэн Мустафа хариу үтсэнд цаадгана. "Үүнийг би танд хэлж болно. Хүчтэй би таарж тохирж байх аргагүй болоод тэндээс оргосон. Гэхдээ бидний хэрүүл Мустафа чамаас болсон юм шүү дээ. Тэгэхээр чи надад дүүгээ ихнэр болгож өг. Би та нарын оргоход туслахыг бодъё. Дүүгээ надад өгөхгүй гэвэл чинь би шинэ эзэндээ очиж шинэ бассаагийн тухай багсаага юм ярих болно гэжээ. Хүссэн зорсондоо баттай хүрэх борчоод байхад энэ ёрын амтэн хурч ирээд бүхнийг баллах гэж байгаа дайж ууралсандаа Мустафа ухаан алдахшаахжээ. Зорсондоо саадгүй хүрэх ганцхан зам байгаа нь иллүүдийг хороох явдал байлаа. Иймээс орноосоо ухсхийн атхарлуу үсэрч хүртэл ийм юм болно гэдгийг тухайлж байсан цаадах нь дэнлүүгээ газар дунган унтрааж харанхуйд гүйн одоод ам авар гэж аимшигтай чанга хашгирчээ. Ухаалаг шийдвэр одоо бүхнээс ирхэн байлаа. Огтыг түрхэн зуур орхиж амиа бодохоос өөр арга байсангүй. Иймээс үсрэн бууж болох эсхийг үзэхээр цонх руу очсон байна. Доош харвал тун өндөр бөгөөд цаана нь давж гарах ёстой өндөр хэрэм харагдмүй. Цонхон дээр гайхширан зогсож байтал үүмсэн олны дуу өрөөнд ойртон ойрцоор үүдэнд тулж ирэхэд эргэлзэж түдгэлзэх юмгүйгээр хутаг хувцас хунраа аваад цонхоор үсэрчээ. Газарт хүчтэй унсан боловч үе мөч нь ер хугарч гимтээгүйг мэдээд үүсрэн босож шилтгэнийг хүрээлсэн хэрмийн зүггүй нь очиж авиран давж задгаа газар гарсанд мөрдөн хөөгсөд нь мэл гайхаж цэл хөхөрчээ. Тэгээд нэгэн бяцхан ойд хүрэн хүртлээ гүсээр тэндээ туйлдж гүцээд үхэдхийн унсан байна. Одоо хэрхүүл зохих вэ гэдлээ тэнд ирэхцүүлэн боджээ. Хүлэг морд болон зарцнараа орхихоос өөр зам байгаагүй. Харин бүсэндээ байсан мөнгийг авч гарч чаджээ. Түүний элдвийг сэдэгч толгойд нь авралын өөр нэг зам тодорчээ. Тэгээд ой дундуур явсаар нэгэн тосгонд хүрээд тэндээс хямдхан шиг нэг морь худалдаж аван төдөлгүй нэг хотод очоод эмд сургалсанд настай туршлагатай нэг эмчийг зааж өгчээ. Түүнтэй уулзаад хідэн артан зоос өгсний үрд хүнийг үхсэн мэт унтуулдаг. Бас дараа нь даруй сэргээдэг тийм хоёр зүйлийн эм мэдэж авчээ. Тийм эмтэй босны эцэст тэнмэл эмч гэж санагдах байц. Болохын тулд урт гихчийн хиймэл сахал, хар орхимж, элдв янзын хайрцаг сав, хуруу шил тэргүүтэн худалдан аваад тэднээ илжин дачаалан Фьюликосын шилтгэн рүү буцсан аджээ. Сахлан түүний царайг огт өөр болгосон ба өөрийгөө ч танихааргүй болсон учраас энэ удаад танигдахгүй гэдэгтээ бат итгэлтэй байж болох байлаа. Фьюлид очоод өөрийгөө Чакаманка Будибаба гэдэг эмч ирээд байна гэж мэдэгд гэсэнд бүгд өөрийн нь сансан ёсоор болжээ. Тэнэг хөвгшөнд ил чамн нэр юр бусын санагдсанд түүнийг даруй ширээнд өрн суулгажээ. Чакаманка Будибаба Фьюлитэй уулзсан ярилцаад нэг цаг болоогүй байтал бүх шивгчнээ эрдэм дэмчээр имжлүүлэхээр хөгшин баян шийджээ. Хайртай дүүтэйгээ уулзсан гэхээс хөөр баяраа нууж ятсан Мустафа татвар эмсийнхээ байрлуу дагуулan яваа Фьюлийн араас зүрхээ догдлуулан дагжээ. Тэд сайхан засаж чимрэлсэн нэг тасалгаанд орж ирсэнд тэнд нь нэг ч хүн байсангүй. Чамбаба чүлүү хин чүлээ эрхэм эмчээ. Та хананд байгаа тэр нүхийг харж ав. Миний татвар эмс нэг нэвээрээ ирж түүгээр өрөөсөн гараа гаргах болно. Тэгэхэд чи судсыг нь барин өвчтэй эсхийг нь үзээрэй гэж Фьюликос хэлжээ. Мустафа түүнийг нь эсэргүүцсэн боловч тэднийг харах гэсэн хүсэл нь бүтсэнгүй.
Харин тэдний ямар байдалтай байдгийг тухай бүр хэлж өгөх саналыг Фиули зөвшөөрчээ. Тэгээд бүснээсээ нэгэн урд мэрсийн жагсаалт гаргаж ирээд татвар эмсийнхээ нэрийг нэг нэгээр нь өндөр дуугаар дуудсанд тухай бүр ханны цоорхоогоос нэг гар гарч ирэн эмч судсыг нь барьж байлаа. 6 хүний нэрийг хэдийн дуудсан бөгөөд эмч тэднийг бүгдийг нь ирүүлдэжээ. Тэгтэл Фиули 7 нь болох Фатме гэдэг нэрийг дуудсанд бяцхан цагаан гар ханны цоорхоогоор гарч ирэв. Баярлсандаа садгалан байж Мустафа тэр гарыг шүүрэн бариад ноцтой хүнд өвчтэй юм байна гэдгийг хичээнгүүлэн тайлбарлажээ. Фиули ихэд санаа зовнин түүнд даруй эм найруулж өг гэж эрдэм тэмч Чакаманка Будибабад тушаажээ. Эмч гарч одоод бяцхан цаасан дээр "Фатме минь ээ. 2 өдрийн хугацаагаар өхүүлэх тийм эмийг уухаар шийдэх аваас би чамайг аварч чадна. Дахин амьдруулах юм надад бас бий. Хүсвэл энэ юм надад тус болохгүй гэж хэлээрэй. Тэгвэл эн чин зөвшөөрсний чинь тэмдэг болох юм шүү" гэсэн зурус бичжээ. Тэгээд гим хоргүй нэгэн эм авч татвар эмийнхээ хамт Фиулийн хүлээн байгаа тасалгаанд орж очиод өвчтөе Фатмегийн судсыг дахин барьж үзэх зураа зурвсаа бугуувчнын дотуу шургуулж эмээ ханын цоорхоогоор өгчээ. Фиули Фатмегийн улмаас сэтгэл ихэд зовн байгаа болортой байсан бөгөөд бусдыг нь дараа аятаа үед үзүүлэхээр болжээ. Мустафийн өрөөнөөс гараад тэр гунигтай янзаар "Чади баба. Фатмегийн өвчнийг чи юу гэж бодож байгаагаа үннээр нь хэл" гэсэнд Чакаманка Будибаба гүн санаа алдан. "Өө эрхмээ. Тэнгэр таныг тайтгаруулах болтугай. Амийг нь авах шунсан халуун туссан юм байна" гэсэнд Фиули дүрсхийн уурлаж "Эмч нэртэй муу нохоо чи юу гинэ? 2000 нартан зоосоор авсан тэр юм үнэ нэт үхэх ёстой боллоо гэж юу? Түүний амийг аврахгүй юм бол толгоогч нь авна гэдгийг мэдээрэй" гэжээ. Тэнийг юм хилчглээ гэдгээ мэдээд дүү Мин Фиулийг тайлбарлуулсан байна. Тэднийг ийхүү яригдсан байтал татвар эмсийн байрнаас нэгэн хар арьст зарц өгсөн эмч нь "Пус бодохгүй байна" гэж эмчив хэлэхээр иржээ. "Чакамда Бабел бач үлээ. Хинч үлээ. Чи мэддэг, чаддаг бүхнээ гаргаж үз. Би чамайг хүссний чинь хэрээр шагна" гэж Фиули Кос тийм их мөнгө үхээд өнгөрхөн гэж айсандаа бараг гиншин дуу алджээ. "Бүх зовлонгоос ангижруулах хандыг би түүнд өгье" гэж эмчин хэлсэнд Фиули "Тэг. Түүнд ханд өгч үз" гэж өвгөн Фиули мэгшин хэлжээ. Сэтгэлэн сэргсэн Мустафа үхсэн мэт нойрсуулдаг эмээ авахаар яваад хар арьст зарцад түүнээ өгч нэг удаад хэдий хэмжээгээр уул зохихыг зааж үзүүлсний дараа Фиули рүү очиж далайн эргээс эмийн зарим ургамал түүх хэрэгтэй боллоо гэж хэлчгээд хаалгаар яаран гарч оджээ. Шилтгэнээс ходгүй орших нуурын эрэг дээр очиод зүсээ хойлогсон хурц хунраа тайлан усан шидсэнд тэдэн хөвгөлтэй хөвөн оджээ. Тэгээд бодонд орж нуугдан шүн болохыг хүлээгээд Фиулийн шилтгэний дэргэд байх булшны газар руу сэмхэн явж оджээ. Мустафаг шилтгэнээс гарч явснаас хойш нэг цаг болов үгүй юу. Татвар им Фатмен ам тавих гэж байна бисэн аимшигт мэдээг Фиули дагчирчээ. Эмчиг хурдхан олж иргэж нуур руу хүн явуулсан боловч зарсан хүн нь гав ганцаараа эргэж ирээд хөөрхий эмч усан дунаж живж үхсэн бололтой. Түүний хар охимж усанд хөвж явна. Бас сүр бараатай сахал үс нь энд тэнд долгион дээр харагдлаа гэж хэлжээ. Аврах ямар ч боломж үгүйг үзээд Фиули өөрийгөө болон орчлон бүхэлд нь хараан зүхэж сахлаа зулгаан хан мөргөн байжээ. Гэвч энэ бүхэн ер тус болсонгүй. Түзэлгүй Фатме бусад татвар эмсийн гар дээр амьсгал хураажээ. Түүний үхсэн тухай сонсмогц Фиули гэртээ өвтөл байлгаж твчдэггүй тул даруй авс хийж хүүрийг оршуулгын газар аваач гэж тушаажээ. Бусад булчнаас гаслан ганирах дуу гаран байсанд хүүр булчлагчид авч явсан авсаа шалавхан газар тавьчаад зүхтаан оджээ. Булчнуудын ард нуугдж байсан Мустафа тэндээс авс дамнан явсан улсыг айлган хөөж явуурчаад нуугдсан газараасаа гарч ирэн зориуд авч гарсан дэнлүүгээ барин сэргээх эм бүхий шил сав гаргаж ирээд Фатмегийн авсны тагийг сүхжээ. Гэтэл дэнгийн гэрэлд огт танихгүй царай харагцсанд түүний айсныг үгээр хэлэх арга үгүй. Охин дүү минь болон зориодны аль нь ч биш, шал өөр хүүхэн тэр авсанд хөвтөж байжээ. Шинээр учирсан гай зовлонгоос сэхэрэх хүртлээ тэр нилээд удсан бөгөөд өргөдөх сэпхэл уур омгийг нь давсан тул шилээ онгоолгож имээсээ цутган өгсөнд тэр бүсгүй амьсгаа аван нүдэ нээж
хаана байгаагаа удтал гайхан байх шиг санагджээ. Эцэст нь болсон явдлыг ухаармах завснаас ухсхийн гараад Мустафын хүлд сүхрэн. Аимшигт эргчүүлээгүй байдлаас намайг аварсан буянт нь танд хэрхэн талархал зохих хүлээ би гэж дуу алджээ. Мустафа түүний баяр талархлын үгийг таслан охин дүү минь болох Фатмэ биш. Яагаад чи ийхүү аврагдахад хүссэн байдаг вүлээ гэж асуусанд цаадхан түүнийг гайхан хараад урд нь ухаан санаанд багтахгүй байсан зүйл одоо надад тодорхой боллоо. Тэр шигтгэнд хүмүүс намайг Фатмэ гэдэг байсан юм. Тэгээд чи надад урус болон авралын нэмийг өгсөн байжээ гэж хариулжээ. Аврагдсан эмэгтэйгээс охин дүү болон зориодны тухай яригж дүү минь шаардаад. Тэр хоёр хоёул шилтгэнд байгаа. Гэхдээ Фиулийн дадсан заншлын дагуу өөр нэртэй болцгоосон. Одоо тэднийг Мирка, Нурмахал гэдэг болсныг мэдэж авчээ. Ийхүү эндсэндээ дүү минь туйдаас гутган байгааг үзээд аврагдсан татварын Фатмэ түүнийг зоригжуулж тэр хоёр бүсгүйг ямар ч байсан авар харах зааж өгье гэж амлажээ. Үүнийг сонсоод сэргсэн Мустафад шин найдвар төрж тэр арга хэлж өгнө үү гэж гуйсанд бүсгүй хэдийгээр би Фиулийн татварын болоод 5 сар болж байгаа ч гэсэн бүр анхнаасаа эхлэн аврагдахын хүслэн болж байлаа. Гэхдээ энэ нь надад ганцаарт минь давшгүй зүйл байсан юм. Шилтгэний дотор талын хашаанд нэг усан оргилуур байсныг шил ав ажигласан биз. Түүнээс 10 хоолоогоор ус оргихон байдаг юм. Тэр усан оргилуур миний нүдэнд туссан юм. Эцгийн минь гэрт мөн тийм усан оргилуур байдаг бөгөөд ус нь ус дамжуулах том хоолоогоор цутхан ирдгийг би санаж үлээ. Ил усан оргилуурыг тийм янзаар байгуулсан юм уу, үгүй юу гэдгийг мэдхээр нэгэн өдөр би Фиулид тэр гайхамшигыг нь ямар гихч уран барилгачин барьсан бэ гэж асуусанд би өөрөө байгуулсан юм. Чиний энд харсан зүйл бол юу ч биш. Ус нь эндээс 1000 алхмын цаанаас нэгэн горхноос босоо хүн айвуухан явах бүдүүн хоолоогоор урсан ирдэг юм. Энэ бүхнийг би өөрөө сэдсэн юм гэж хариулсан билээ. Үүнийг сонссноос хойш агшны төдөөдид эр хүний хүчийг олж усан оргилуурын хажуугаас нэгэн чулуу ховх татан аваад хүссэн зүгтээ оргин залгасан гэж би ямагт хүсэх болсон юм. Тэр ус дамжуулах хоолойг одоо би чамд үзүүлье. Түүгээр чи шүн шилтгэнд хурж тэднийг соллож болох юм. Гэхдээ чи эмсийн байрыг шүнийн цагаар мандаг боолуудыг дийлэхийн тулд наад зах нь 2 эр хүний хамт явах хэрэгтэй гэжээ. Тэр бүсгүй ийн ярихт нь хэдийгээр 2 удаа сансандаа хүрч чадалгүй чадагдсан ч миний дүү Мустафа дахин зэрэг орж Аллахын нивэлээр татвар эмийн ярьсан төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж найджээ. Шилтгэнд ороход туслах аваас төрлөх орон гэртээ харахад чинь туслана гэж эмэгтэйд амлажээ. Чухам хаанаас тэрхүү өмнчээр тус болох 2 юм уу 3 хүнийг олох вэ гэдэг бодол дүүгийн сэтгэлийг шаналган байлаа. Тэгтэл Орбсаны худаг санаанд нь орсон бөгөөд түүний амлсан нь гачланд учраад байгаа энэ үедээ яар нь тус дэм авах санаа төрүүлжээ. Тэгээд дээрэмчдийг ирж олохоор булшны газраас Фатмэгийн хамт гарч оджээ. Эмч сурч очисон тэр хоттой очиод сүүрчийнхээ мөнгөөр морь худалдан авч Фатмэг хотын захад нэгэн ядуу авгаанд хөлсөөр суулгасан байна. Өөрөө бол Орбсантай анх уулзсан тэр улсын зүг одоод 3 өдрийн дотор тэнд хүрч очижээ. Тэнд нөгөө асар байж байсанд санаандгүй байтал нь Орбсаны өмнө явж очвол цаадах нь найр тавин угтаж авчээ. Чингээд бүтлгүй болсон орлогоудаа ярьсанд үргэж нухацтай байдаг Орбсан байн инэв хийлгэн. Ялангуяа эмч Чакаманка Будди Баба болохоор шийдснийг нь дуулаад инехгүй байж юус чадсангүй. Атгаарын залхаа явдлыг сонсоод хилэгнэн. Дайралтсан газраа түүнийг өөрийн гараар дүүжихэн гэж андгайлав. Аян замын алжаалаа тайлмагц чинь даруй туслахад бэхэн гэж дүүд минь хамлжээ. Иймээс Мустафа дахин Орбсаны асарт амарч хоноод маргааш нь үүрийн гигэнээр мортоцгоожээ. Орбсан унаа зэвсэг сайтай 3 зоригт ирийг дагуулж гарчээ. Тэд морины хурд мэдэн тогтлохсоор Мустафа аврагдсан Фатмэг орхисон бяцхан хотод 2 өдрийн дотор хурж очижээ. Тэндээс Фатмэг аван цаашдаа хусаар Фиулийн шилтлэн ойрхон харагдах бяцхан ойд хүрээд шүн болохыг хүлээхээр тэндээ буудалцгаав. Харанхуй болмогц Фатмэгаар газарчлуулан ус дамжуулах хоолой эхэлдэг горх руу гидсээр очиж удалгүй тэр хоолойгоо олсон байна. Тэнд тэд Фатмэг нэгэн зарцын хамт мордо харуулахаар үлдээгээд өөрсдөө
тэр хоолоогоор дамжин үхсжээ. Гэхдээ тийхүү үхсхийн өмнө усан оргилуураар дамжин шилтгэний доторх хашаанд орно. Тэнд баруун зүүн буланд нь 2 цамхаг бий. Баруун талын цамхгаас тоолон 6 дахь хаалганд 2 хар боолоор мануулсан Фатме зориодн нар байгаа гэдгийг Фатме тэдэнд дахин дахтан хэлж өгчээ. Зэр зэвсэг, эрдлэх химхлэх багаж агссан Мустафа, Орбсон нар өөр 2 нөхрийн хамт ус дамжуулах хоолой руу орцгоо. Ус хэдийгээр тэдний бүслэхээр татаж байсан боловч тэд юр саатлгүй ураг шагсаар байлаа. Хагас цаг өнгөсний эцэст тэд усан оргилуур түрээд даруй эрдлэгч багжаа ажиллуулж гарав. Ханан зузаан бүх байсан боловч дүрм ирийн хамтарсан хүчинд удаан тэссэнгүй. Төрөлгүй бардаагаар шурган гарах үйс нүх гарчээ. Орбсон хамгийн түрүүнд түүгээр гараад бусдыгаа гарахад нь тусалжээ. Чингээд бүгд хашаанд гарсны эцэст зааж өгсөн хаалгыг нь олох гэж өмнөө харагдах шигтлээний ханыг ажиглацгаажээ. Гэтэл чухам аль хаалга нь зүв бэ гэдэг дээр тэдний санал зөрөөд байлаа. Учир нь баруун талын цамхгаас зүүн талынх руу тоолбос битүүлсэн нэг хаалга тааралдгаж. Тиймээс Фатме энэ хаалгыг оролцуулж хэлсэн эсхийг тэд мэдэхгүй байлаа. Орбсон удаан эргэлцсэнгүй. Миний сайлд ямар ч хаалгыг онгойлгон гэд 6 дахь хаалга руу алхсанд бусдын дагалдав. Хаалга онгойлгож үзвэл 6 хар боол шалан дээр унтаж хэвтэв. Хаалга андууснаа мэдээд сэмхэн нэргэж гарах гэтэл буланд нэг хүний бараа сүйтгэн босоод бүхний танил дуугаар тусламж ирэн хашгирав. Энэ нь Орбсны хүрээний атгар байжээ. Юу болж байгааг хар боолууд ухаарахаас өмнө Орбсон атгар руу дүүлэн хүрээд бүсийг нь тайлан аманд нь агчуурч ихэж 2 гарыг нь ард нь хүлээд Мустафа 2 нөхрийн хамт хагсыг нь хүлж байгаа боолуудын зүг эргэж бүгдийг нь дарж авахд тусалжээ. Тэгээд боорчуудын хинхтэгт хутаг тулган байж Нурмахал Мирза нар хаан байна гэж асуусанд хажуугийн тасалгаанд бий гэж тэдэнд хэлжээ. Мустафа тийш дайран орвол үүмэн шууганаар сэрсэн Фатме зориодн нар тэнд байжээ. Тэгээд тэд гоёл, чимэг, хувц хунраа яаран бөөгнүүлж аваад Мустафаг даган гарсан байна. Нөгөө 2 дээрэмчин нь гарт таарлцсан бүхнийг тонн дээрэмдий гэж Орбсныг ятгсан боловч наадах нь тэднийг хориглож алтман хузгаалахаар харанхуй шөнөөр халах хийж хашаа байшинд гитэж ордог болжээ гэж Орбсны тухай хүмүүс хэлэлцэх болно гэжээ. Мустафа аврагдагсдын хамт ус дамжуулах хоолой руу яаран шурваж орсон бөгөөд Орбсон даруй тэдний араас орох болно гэж амлажээ. Тэднийг ус дамжуулах хоолойд орсон хойно Орбсон дээрэмчдийн нэгний хамт атигарыг хашаанд гаргаж зориуд авч гарсан мэдсэн мос хоолойд нь уйж усан оргилуурын хамгийн өндөр хэсгээс дүүжилжээ. Өөдгөө амтны уран тэрсэснийг тийм шийдгсэний дараа Мустафагийн араас ус дамжуулах хоолойгоор орнооджээ. 2 бүсгийн өөрсдийн ариун журамд аврагч Орбсонд уйлан хайлан талархсан боловч Фиуликос тэднийг газар сайгүй мөрдүүлэн мөшгүүлж мэдэх тул наадах нь тэднийг яаранд зүхт гэж шавдуулжээ. Маргааш нь Мустафа болон аврагдсан бүсгүйчүүл Орбснаас маш ид сэтгэд уяран сарцаасан бөгөөд тэд түүнийг хизээд мартахгүй гэдг нь гарцаагүй билээ. Харин нөгөө чөлөөлөгдсөн татвар юм Фатме төрлөх нутгийн зүг хөдөг онгоцон цуун отохоор зүс буруулан Бальсораа руу явсан байна. Хурдан таатай аяны эцэст манайхан төрлөх нутагтаа иржээ. Ил учралд хөөрөн баярлсандаа өвгөн эцэг минь арай л ам тавьчаагүй юм гэдэг. Тэгээд тэдний ирсний маргааш эцэг минь нэгэн том найр наадам хийсэнд хотынхан тэр аяараа цуглжээ. Хуран чуулсан төрөл төрөксөд найз нөхдөдөө дүү минь ил намтраа ярихад хүрсэн бөгөөд бүгд л нэгэн дуугаар миний дүүг болон ариун журамт дээрэмчнийг багтан шагссан юм гэдэг. Харин дүүг минь яриагаа дуусгахад аав минь босож очоод зориодныг хөдлөн түүнд авчирч. Тэгэхээр одоо би хараал зүхлээ чиний өмнө наманчлие. Цуцхыг мдээгүй зүтгэлийнхээ шанд үүнийг ав. Эцэг ясны минь ерөөлийг санс. Ахын хайр, урам ухаан, зүтгэл чармаалтаар чамтай игнэх ирчүүлэр хот маань хизээж бүү дутаг гэж жавхсан төгс дуугаар хэлсэн юм гинхэ. Жингийн цуваа цүлийн захад гарсан бөгөөд олон хоногийн турш хүсэмжлэн явсан ногоон зүлэг саглагаар моддыг үзээд аянчид хөөрөн баясцгаав. Нэгэн сайхан аманд жинчдийн дэм буудал байсан бөгөөд аянчид маань тэнд хоноглохоор шийджээ. Хэдийгээр тэнд тав тух тоглог байдлаар тааруу боловч цүлийн дундуур аялан явхад сэтгэлд үргэлж хадаатай байдаг аюул
осол, ядаргаа зүдэргээ завинал тэргүүд нь нэгэнд үгүй босон тул бүгд л урд өмнөхөөсөө илүү хөгжүүн, итгэрхтэй болоод хүн бүхний сэтгэл тэнийж наргин наадахын эд хав эзэмджээ. Залуу нарганч худалдаачин мүлээ нэгэн инээдэмтэй бүжиг бүжиж түүнийхээ аясад нийцсэн дуу дуусна нь няхуур чан дэлэн Цалокосыг ч инээлгсэн байна. Гэхдээ тэр ганцхан нийлсэн нөхдөө зөвхөн бүжиг дуугаар хөгжөөгөө зогссонгүй. Өмнө нь ярихаар амсан намтар түүхээ илүүд үзэж дэвхцэн цавхцсан бүжгийнхээ дараа амс хийсний эцэст бяцхан мүүкийн намтрыг ярьж эхлэв.